Бурхан танд хайртай. Есүс Христийн дотор Бурханы хайраас таныг юуд салгаж чадахгүй. Энэ зүйлийг өөртөө хүлээж ав. Бурхан надад хайртай. Хизээч хийсэн тэнүүчлэхгүй. Бурхан надад хайртай. Би алдаа хийсэн ч уучлагдах болно. Надад ямар ч буруутгал байхгүй. Миний гмийн төлөөх уучлалыг би хүлээж авсан. Бүх буруутгалыг би сэгсрэн хайсан. Би урагшлах болно. Би цаг хугацаагаа дахиад алдахгүй. Өнөө оройны сургаалын нэр бол гайхамшигтайгаар бүтээгдсэн. Яагад гэвэл Библи танд болон надад Бурхны бүх хүүхдүүдэд гайхамшигтайгаар бүтээгдсэн гэж хэлдэг. Тиймээс та би бол гайхамшигтайгаар бүтээгдсэн гэж хэлэхгүй юу? Одоо дахиад нэг удаа үнэн сэтгэлээсээ хэлэхгүй юу? Хажуудаага бүх хүн тандан та бол гайхамшигтайгаар бүтээгдсэн гэж хэлэхгүй юу? Та бол гайхамшигтайгаар бүтээгдсэн. Энгийн нэгэн хончноос хаан болсон Давид өөрийнхөө талаар эерэг зүйлийг маш зоригтойгоор хэлдэг нэгэн байсан. Тэр өөрийгөө эзний тослогдсон нэгэн гэж нэрлэдэг байсан. Өнөөдөр бид нар гараад эргэн тойрныхоо хүмүүст би бол эзний тослогдсон нэгэн гэж хэлээд хэр хол явахыг би мэдэхгүй байна. Гэхдээ бид бол эзнээр тослогдсон нэгэн. Та бол Бурхны орших газар. Таны дотор Бурхан амьдарч байгаа. Тийм учраас онцгой чухал зүйл болохыг бид ойлгож мэдэх хэрэгтэй байна. Би дуулал 139-ийг унших бүртээ маш их гайхам биширдэг. 13 дугаар ишлэлээс эхлэн харцгаая л да. Тэр ингэж хэлсэн. Учир нь та миний эргэтнүүдийг хэлбэртэй болгожээ. Та эхийн минь хөвлөд намайг бүрэлдүүлжээ. Би аимшигтай болоод гайхамшигтайгаар бүтээгдсэн тул танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай. Миний сэтгэлж энийг маш сайн мэддэг юм. Тэр Бурхны бүтээлийн талаар ярьж байна. Тэр Бурхан хүнийг хэрхэн гайхалтайгаар бүтээсэн талаар. Бурхан бол гайхамшигтай. Тэр гайхамшигтайгаар үйлдсэн. Тийм ч учраас тэр таны үйлс гайхалтай гэж хэлсэн. Энэ тэр өөрийнхөө тухай ярьж байгаа. Тиймээс та өөртөө Бурхны бүтээсэн зүйл нь гайхалтай гэж хэлэхгүй юу? Бурхны бүтээсэн зүйл нь бол гайхалтай. Би бол гайхалтай. Багч болов онцгой байдлаа мэдэрлээ. Та ч гэсэн мэдэрсэн байхаа. Миний галбар 15 дахь ишлэл. Намайг нууц дотор бүрэлдэж газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч миний биеийн галбар танаас нууцлагдаагүй юм. Би энэ ишлэл үнэхээр дуртай. Та өөрийгөө ийм сонирхолтой бүтээл гэдгээ ер нь мэдэрч байсан уу? Гэж байна уу? Би юу үсэн байсан гэж би боддог. Одоо бол харин би цор ганц өөр гэдгээ мэддэг. Харин бидний ихэнх нь амьдралын янз бүрийн улирлаар туулан гарахдаа тэр газарт надтай адилхан хинч байхгүй. Онцгой, өвөрмөц, энгийн биш гэдгээ мэдэрдэг. Харин муу ёрын сүнс бидний энэхүү бодол санаан дээр ажиллахыг хичээж байдаг. Бид Христтэй харилцаатай эзний үгийг уншдаг бол ийм зүйлийн талаар бодохгүй байхад мөн өөрийнхөө талаар ийм байдлаар ярихгүй байхыг онцлох хэрэгтэй. Яагад гэвэл та л өөрийнхөө талаар энгийн зөв ойлголттой байхгүй бол өөр бусад хүн таны талаар зөв бодолтой байна гэж битгий бодоорой. Ямар байлаач та өөрийнхөө Христ дотор хинбэ гэдгээ маш сайн мэддэг байх хэрэгтэй. Мөн бусад хүн таны талаар сөрөг зүйлийг ярьсан ч та тэр зүйлд итгэх хэрэггүй. Харин та хэн нэгэн таны талаар хэлсэн зүйлсэд итгэхээс илүүтэйгээр Бурхан таны талаар юу гэж хэлсэнд илүү итгэх хэрэгтэй. Амен. Хэдийгээр танд тэр таалагддагч хэдийгээр танд тэд таалагддагч гэсэн бүх цаг үед хүн бүрт таалагдана гэж байхгүй шүү дээ. Гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Хүмүүсийн 10% нь танд дургүй байдаг гэж статистикээр батлагдсан байдаг. Би юу ч хийсэн хамаагүй. Тодорхой тооны хүмүүс надад дургүй байх болно. Гэхдээ энэ тоо намайг стресстүүлэхгүй. Юуны төрөнд би Бурхан надад хайртай гэдэг мэдээнд л баярлах болно. Тэгэд бусад хүмүүстэй харилцах харилцаанд надад ивэл өгнө гэдэгт найдаж итгэх болно. Түүнчлэн хэн нэгэн надад дургүй байсан ч, хэн нэгэн надтай харилцаатай байхыг хүсэхгүй байсан ч, тэр бүгдийг би зүгээр л орхиод Христ миний дотор байгаад баярлах болно гэж хэлнэ. Та ч гэсэн ингэж хэлдэг байгаарай.
Энэ арай л жаахан ихэмсэх хандлага биш шүү гэж та бодож байна уу? Үгүй ээ. Би их зам бардан байдлын аюулыг мэднэ. Харин надад итэг, юуг би үгүй гэх вэ гэдгээ мэднэ. Би Христ дотор хэн бэ гэдгээ мэднэ. Энэ л таны амьдралыг өөрчилнө. Та өөрийнхөө дотор хинч биш гэдгээ маш сайн мэдэх тул яг тэр л үед та Христийн дотор хэн бэ гэдгээ маш сайн мэдэж авах болно. Надад байгаа бүх зүйл юу ч биш. Надад юу ч байхгүй. Харин түүнд бүх зүйл байгаа гэж би хэлэх дуртай. Халелуя. 15 дугаар ишлэлийг дахиад харцгаая. Намайг нууц дотор бүрлдэж, газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч миний биеийн галбир танаас нууцлагдаагүй юм. Урнаар шаглагдаж гэдэг үгэнд би их дуртай. Бурхан маш их цаг хугацааг зарцуулж, таныг маш онцгой байдлаар өвөрмөцөөр бүтээсэн. Харин бид түүний бүтээсэн зүйлд дургуутсах тэр үед түүнд тийм ч таатай байдгүй юм. Түүний бүтээсэн зүйлд дургу байх үед тэр таатай байдгүй гэж би хэллээ. Би нэг найзыгаа санаж байна. Хэдэн жилийн өмнө болсон зүйл л дээ. Цугласан олон хүмүүс залбирж байх үед тэр пастор руу төхөж очиод та миний төлөө залбирч өгөөч, би өөрийгөө үзэн яддаг, би өөрийгөө зүгээр л үзэн яддаг гэжээ. Харин пастор түүн рүү хараад чи өөрийгөө хэн гэж боддог вэ гэж асуусан. Харин тэр пастор өөрийг нь өрөвдөн гэж бодож исэн. Чи өөрийгөө хэн гэж бодож байна? Хэрэв бурхан чамайг хайрлан өөрийнхөө цорын ганц хүүг чиний төлөө илгээсэн. Тэр чиний төлөө нас барж, чиний төлөө зовлон амссан учраас чи их чөлөөтэй болсон. Гэтэл чи өөрийгөө үзэн ядаж чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа? Гэж пастор түүнээс асуусан. Тийм учраас бурхан биднийг хардаг тэр нүдээр л өөрсдийгөө харж сурах хэрэгтэй. Энэ бол өөрийнхөө эсрэг байх биш, харин өөртөө дуртай болох эхлэлийг тавих гайхалтай эдгэрэл байх болно. Юу ярьж байгаагаа би үнэхээр мэднэ. Ягаад гэвэл маш олон жил би өөртөө дургуутдаг байсан. Гэхдээ өөртөө арай илүү хайртай аминчхан биш. Харин өөр дээрээ төвлөрсөн нэгэн байсан. Харин эцэст нь би бүх цаг үед би өөртөөгөө л байгаа юм байна гэдгээ ойлгосон. Би өөрөөсөө холдох цаг надад огтхон ч байдаггүй байсан. Тэр ч бүх хэл бигүүгээр би засах газар ч ордоггүй байлаа. Бигүүгээр би юу ч хийж чаддаггүй байсан. Тиймээс би хэрэг өөртөө л дургуутсах юм бол би үнэхээр том асуудалд ордог байсан. Ягаад гэвэл би бүх цаг үед өөртөөгөө л байсан учраас юм. Мэдээж хэрэг би энийг нэлээд хэдэн жил хуваалцсан ярьж байна. Энд нэг үндэс суурь байсан гэж би итгэдэг. Бидэнд байгаа олон асуудлуудын үндэс нь бидний дотор маш гүнзгий шигдсэн өөртөө дургүй байх тэр үзэл, тэр зүйл юм. Өнөө орой Бурхны нэгүүлсэл ивэлэр би та нарыг өөртөөгөө хамт амар тайван байх тэр газар руу дагуулахыг хүсэж байна. Филимон 1-р бүлгийн 6-р эшлэлдэр. Филимон бол нэгэн хүн юм аа. Та нарын зарим нь мэдэхгүй байж магтгүй. Тэр маш чухал нэгэн зүйлийг энд хэлж байна. Филимон 1-р бүлгийн 6-р эшлэл. Христ рүү хандсан чамд буй аливаа зүйл, аливаа сайн мэдлэг дотор чиний итгэлийн нөхөрлөл үр дүнтэй болоосоо гэж би залбирч байна. Би энэ ишлэгийг маш олон дахин уншсан. Би дахин уншсан. Одоо энд бүгдээрээ 20 минут амраад зөвхөн энэ ишлэгийг ойлгоход би та нараар уншуулмаар байна. Гэхдээ надад цаг үнэхээр байхгүй байна л да. Би энэ ишлэгийг дахиад хэлье. Тэр ингэж хэлж байна. Харагтун, та нарын дотор аливаа сайн зүйлийн талаар онцгой мэдлэг байгаад талархаж таньж мэдээсэй гэж би хүсэж байна. Бурхан минь, та нар ямар их баярлж байна. Энэ үнэхээр баярламар зүйл биш гэж юу? Би дахиад энийг хэлье. Та нар яагаад ийм хариу үйлдэл үзүүлж байгаагаа та нар мэдээсэй гэж би хүсэж байна. Та нар яагаад ингэж хариу үйлдэл үзүүлсэнийг би хэлье. Яагаад гэвэл энэ зүйлийг бид мэддэггүй байсан учраас. Бидэнд байгаа буруу зүйлийг суугаад бодох нь их амархан. Муурын сүнсийн тал дээр бидэнд тусалдаг. Аль эртнээс л эхэлж чи биш. Чи юу ч хийсэнгүй штэ. Чи биш. Чи хийх ёстой байсан. Чи хийсэнгүй гэж муурын сүнс байнга хэлдэг. Хилээд л. Харин Есүс Христийн дотор чамд аливаа сайн зүйлийн талаар тодорхой мэдлэгтэй байгаасаа, мэддэг байгаасаа гэж би хүсэж байна гэж хэлдэг. Энэ бол зөвхөн та гайхалтайгаар бүтээгдсэн гэдэг талаар биш юм. Энэ бол та Библиэд итгэж би бол гайхамшигтайгаар бүтээгдсэн. Учир нь Есүс загалмаа дээр нас орж, зовлон эдэлж миний төлөө асар их хүн төлсөн. Тиймээс би түүний дотор хинбэ гэдгээ мэдж үйлдэх болно гэж хэлэх тухай юм. Ингэх юм бол энэ дэлхий дээр юу болохыг төсөөлж чадахгүй байна. Нэг хотод хүн бүр Христ итгэлт
гэдгээ хэлж нэг хүн шиг үйлдэж эхлэх юм бол юу болохыг би ойлгож чадахгүй байна гэж хэлэх гэсэн юм л да. Гэхдээ би биш, би чадахгүй, би биш шүү. Би хийх ёстой л доо. Гэхдээ би хийж чадсангүй. Хэрв надад цаг байсан бол би дуулал 139-р бүлгийг бүгдийг унших байлаа. Орой ойлгосон зүйлээсээ илүү их зүйлийг би ойлгож авлаа. Хэрвээ та нар дуулал 139-р бүлгийг бүхлээр нь унших юм бол та нар үнэхээр итгэх болно. Юу вэ гэхээр бидний хийж эхлэхээс ч өмнө бидний хийх зүйлийг Бурхан аль хэдийнэ мэдэж байдаг гэж Библи хэлсэн байдаг. Бидэнд байгаа бодол санаануудыг хараахан бодож амжаагүй байгаа бодлуудыг мань ч хүртэл мэддэг. Бидний хэлэх үг бэрийг мэддэг. Хараахан хэлээгүй байгаа үгсийг мань ч хүртэл тэр мэддэг. Бидний төрхөөс өмнө бидний амьдралын өдөр бүрэн түүний номонд бичигдсэн байдаг. Би дахиад хэлмээр байна. Би энэ бүх үгийг их олон удаа хэлж байгаа. Та болон би Бурханд хизээч гинтийн бэлэг байгаагүй. Бурхан намайг үүнийг хий гэж дуудсан. Эсвэл чамайг тэр зүйлийг хий гэж дуудсан учраас би чи эдгээрийг хийж байгаа хэрэг. Эсвэл чи эцэг их болох юм уу? Эсвэл юу ч байж болно, нэг зүйлийг хийчихсэн бол Бурхан таныг хараад үгүй. Би алдаа хийчихлээ гэж үдэ. Чамайг иймэрхүү байдалтай байгаад надад хэлэх үг алга гэж хизээч хэлдэггүй. Бурхан намайг энэ үйлчлэл дуудсныг харахтаа маш олон хүмүүс Бурханыг алдаа хийчихлээ дээ гэж бодсон. Тэдэнд ямар ч эргэлзээ байхгүйгээр энэ бол алдаа гэж бодож байгаагаа надад хэлсэн. Би одоо нэг юм бичээд дуусч байна. Энэ ном дараа жилийн ээжүүдийн баярын үеэр хэвлээс гарах байх гэж бодож байна. Энэ ном бол онцгойлон ээжүүдэд зориулагдсан ном. Итгэлтэй ээжүүд гэдэг нэртэй. Яагаад ингэж нэрлсэн гэж? Маш олон эмэгтэйчүүд хүүхэдтэй болж байна. Тэд хүүхдэд зөв үсгэж чадахгүй байх гэж айж байгааг харахтаа би үнэхээр шаналдаг. Тийм учраас энэ номыг бичсэн. Хэрэв Бурхан танд ямар нэгэн зүйлийг хий гэж өгсөн л бол энийг хийх тослогоог тэр танд бас өгөх болно. Та нар хүүхэд өсгөхдөө надаас хавьгаа илүү гэж би хэлмээр байна. Би бол хүүхэд өсгөх талаар юу ч мэдэхгүй. Үнэхээр нойлшотой. Гэтэл би 4 сайхан хүүхэдтэй. Тэд бүгдээрээ Бурханд үйлчилдэг. Бид маш сайхан харилцаатай. Би энэ бүхнийг төгс хийсэн гэж юу? Үгүй ээ. Харин миний зүрх зөв хандлагатай байсан учраас Бурхан надад тусалсан юм. Энэ зүйлээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл Бурхан танд ч гэсэн адилхан туслана. Буруу зүйл хийчих үедээ гэж айж амьдрахаа одоо боль. Үргэлжил буруу зүйл хийчих үедээ гэж айж амьдрахаа одоо боль гэж би хэллээ. Хэрэв Бурхан танд ямар нэгэн зүйл хийлгэхээр өгсөн л бол түүнийг хийх тослогоог тэр танд өгөх болно. Гэхдээ би юу хийх мэдэхгүй байна шүү дээ. Би юу хийх юм бэ? Та зүгээр л залбир. Тэгээ зөв гэж утсан зүйлээ үйлдэж ихэл. Хэрв энэ зөв зүйл биш бол та үүнийг ойлгох болно. Дахиад өөр зүйлийг хийгээд үз. Хийгээд л бай. Joyce. Баярлалаа. Юу гэж? Би маш их хүч чадалтай болчихлоо. Энэ үнэхээр хөгжилтэй байна шүү. Би эдгээрийг бичнэ. Ягаад гэвэл энэ зүйлийг тогтмол хийдэггүй юм байна лээ. Би таныг ч гэсэн гэртээ хараад өөрийнхөө хийсэн зүйлийг бас бичээсэй гэж хүсэж байна. Би бол хариуцлагатай хүн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрв та ямар нэгэн ажил хийлгүүлэхийг хүсэж байгаа бол та надад өгч. Би энийг хий гэж хэлнэ гэсэн үг. Би юм хүмүүст үнэхээр дуртай. Хариуцлагатай байдал бол миний хувьд яг л аз жаргал мэт. Ямар муухай хувиа хичээгч байсан ч хаанаас ирсэн хэн болохыг минь сануулж яадаг болохоор энэ Бурханд тааламжтай байдаг юм. Би бас үнэн чудрах байхад дуртай. Би өөрийнхөө зориулалтандаа үнэнч байдаг. Би хэлсэн амандаа хүрдэг. Би дэвтрээ нэнгүүт хийнэ гэж амласан зүйлүүд маань бичээстэй байдаг. Би дэвтрээ нэгээд л хамгийн түрүүнд эдгээр зүйлийг хардаг гэж би хэлэхгүй л дээ. Хэрвээ би мартсан зүйл байгаа бол би өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй байна. Эсвэл би өөрийгөө уучлах хэрэгтэй байна гэж хэлдэг. Тэгээд л би ааллах хэлсэн амандаа хүрэхийг хичээдэг. Би сайн ээж, би сайн эхнэр. Би зүгээр л нэг байдаг ээж. Эхнэр биш, би бүр сайн ээж, сайн эхнэр. Та нар намайг хараад зүгээр л энгийн байдаг л нэг хүнийг харж байна уу? Зүгээрээ. Амен. Бурхны өгсөн зүйлсэд би санаа тавьдаг.
Би дасгал хийдэг. Би сайн хойлолдог. Би бурханлаг зан чанарт суралцж байна. Та яагаад өөрийнхөө сайн бүх зүйлийг энд яриад байгаа юм бэ гэж бодож байна уу? Яагаад болохгүй гэж? Та ч гэсэн өөртөө байгаа сайн зүйлийн нэгэнд бас яриараа. Та яагаад байгаа юм бэ? Арайчтай гэж та хэлэх гэж байна уу? Тийм ээ. Бид ийм зүйлийг яриад суух цаг байдгүй. Тиймээс ч өнөө орой эдгээр зүйлийг ярмаар санагдаж байгаа учраас гэж юу? Яагаад би энийг ярьж байгаа вэ гэвэл бидэнд байгаа буруу муу зүйлийг зөвхөн ярих биш, харин бид ямар гайхалтай юм бэ гэдгийг ярихын тулд юм. Альвэ? Бурхан далга ташин талархал үргээ. Тэгэхээр өнөө орой бидэнд байгаа алдаа дутагдал буруу бүхнээ хэсэг зурч гисэн орхи. Тэхүү. Муу ерөөсөөс бидний алдаа дутагдал сул дорой бүхнийг мэдүүлж мэдлэгтэй олохыг хүсэж байдаг. Харин Бурхан бид бол аимшигтай бөгөөд гайхамшигтайгаар бүтээгдсэн гэдгийг бидэнд хэлж байна. Өөрсдийнхөө буруу зүйл, алдаа дутагдлаа цаг үргэлж ярьдгаа болцгоё. Та нар бол Бурханд гинтийн бэлэг биш шүү. Та бусад хүмүүсээс багахан ч олон өөр. Бусдаас жаахан ч гэсэн ялгаатай гэж та нар бодож байсан уу? Бурхан бидний оюун санаанд мань хийсэн ажлын талаар та юу н гайхаж байсан уу? Би үнэхээр буруу явж байсан. Бурхан л энийг өөрчилсөн гэж та хэлж байсан уу? Эсвэл та хин нэгний ингэж хэлж байгааг сонсож байсан уу? Бурхан надад дуу хоолойгоо сонсгох үед би эрэгтэйчүүдийн игнэнд хэдэн жил байсан гэж боддог. Би эмэгтэйчүүдийн игнэнд байгаагүй. Би буруу игнэнд байна гэдгээ би баттай мэдэж байсан. Бурхан энийг хэлэх үед би буруу газар байсан. Бурхан тэрийг хэлэх үед мөн буруу газар л байдаг байсан гэж бид боддог. Үгүй ээ. Та Бурханы хүссэн тэр л газар байсан. Учир нь таны ямар нэгэн зүйл бусдын ямар нэгэн зүйлтэй адилхан учраас. Эсвэл таны ямар нэгэн зүйл хэд нэгнийхтэй адилхан биш учраас юм. Зүгээрээ. Үн чанартай энэ зүйл таныг итгэж сонирн болгож байгаа юм биш. Харин энэ зүйл таныг цорын ганц онцгой болгож байгаа юм. Энэ зүйл нь байдаг л нэг зүйлээс илүү үнцэнтэй юм. Амен. Бурхан намайг энэ үйлчлэл дуутах үед, тэр зоригтойгоор дуутах үед би энэ түүхийг бүгдийг нь ярих цаг надад байхгүй. Би эргэн тойронд минь гайхамшигтай зүйлсийг хийж байгаа номлогч нарт хүрэхийн тулд чаргуу хичээж. Би тэднийг харах гэж, тэдний хийсэн зүйлийг харах гэж хүсдэг байсан. Тэднээс зөвлөгөө авч, би юу хийх ёстой талаар тэдний хэлхийг сонсож, бас миний хийхийг хүсэж байгаа зүйлийн талаар тэдний бодол санааг сонсохыг хүсэж байсан. Би та нарт хэлье. Харин энэ Бурхан надаас хүсэж байгаа зүйл биш гэдг нь илэрхий болсон. Би уулзалт товлол энэ цуцлагдана. Би тэдэнд харуулахыг хүсвэл тэр газар байх байна. Эцэст нь Бурхан минь, би ямар нэгэн найзтай байхыг та хүсэхгүй байгаа мó гэж бодсон. Харин дараа нь би тэр үед хит мэдрэмтгий. Тийм ч бат сууртай биш. Яг л бусдыг дагаж баясан гүйж буй бяцхан хав мэт байсан юм байна гэдгээ ойлгосон. Дэвч бас адилхан ойлгосон. Бурхан энийг хүсээгүй. Та ямар нэгэн шин зүйлийг, шин сургаг, онцгой зүйлийг хүсэж байсан. Тэр надад үг, өөрийн гэсэн стил өгсөн. Тиймээс та ч гэсэн хин нэгэнтэй адилхан байх хэрэггүй. Бүр цаашлаад хин нэгэн байхыг хүсэж байсантаа ч уучлал гуйх хэрэгтэй. Та бол санамсаргүй бүтээсэн зүйл биш. Бурхан таны биеийн хэсэг бүрийг бодож боловсруулсан. Тэр таны хүс, арсны өнгө, өсний ширхгийг хүртэл сонгосон. Тэр таны биеийн хэлбэр, өндөр зэргийг чинь захиалсан. Тэр таны чадвар, авьяас бэлгийгтэн тодорхойлсон. Тэр таны хэр удаан амьдрахыг хүртэл тодорхойлсон. Та бол санамсаргүй тохиолдол биш. Таныг ямар нэгэн зорилгын төлөө зоригтойгоор бүтээсэн. Таны ямар ч зүйл санамсаргүй биш. Бурхан миний биеийг ингэж урлсан гэж юу? Эсвэл Бурхан энэ зүйлийг эсвэл тэр зүйлийг ингэж хийлээ гэж юу? Гэж та нар хэлдэг баг. Би ингэж хэлдэг бай. Харин заримдаа бид аливаа зүйлсийн хэлбэр дүрснээс нь гарч сэдгэж чаддаггүй шүү дээ. Би ингэж л хэлдэг. Ерөнхийдөө бол бид ясны бүтцтэй төрсөн. Хэрв та арай илүү том ястай нэгэн болж төрсөн бол энэ нийгэм таныг үзүүлэн жишээ болгох байсан баг. Та үүнд их дургүй байх байсан. Тэгээд л жижигхэн битэй хүмүүсийг харах юм бол өө гэж бодох байсан. Тэгэхээр сонсооч. Та энэ мэд зүйлийг жаахан ярихаа азнаад би одоо сургаалаа дуусгах хэрэгтэй байна. Энэ талаар маргааш би жаахан зүйлийг ярина.
Эфес номын 1-р бүлэгдэр Паул Эфесийн сүмийн талаар маш чухал 3 зүйлийн төлөө залбирдаг. Тэр та нар Бурхныг мэдээсэй гэж би хүсэж байна. Бурхны талаар мэдэх биш, харин та нар Бурхныг таньж мэдэх болтугай гэж би залбирч байна гэж хэлсэн. Бас та нар бол ариун хүмүүсийн хамт өв залгамжлагч гэдгээ мэдээсэй гэж би залбирч байна гэж хэлсэн. Би энэ ишлэгийг ингэж хэлэх дуртай. Та нар бол Бурхны хүүхэд гэдгээ мэдээсэй гэж би залбирч байна. Тэгээд тэр бас түүнд итгэсэн бүхэнд түүний хүч чадал хэмжээшгүй юмаа гэдгийг мэдээсэй гэж би залбирч байна. Тэгэхээр би энэхүү үйлчлэлийг хийж байхдаа хүмүүс Христийн дотор хин юм бэ гэдгийг мэдүүлэхийг маш их хичээдэг. Энэ талаар би үргэлжлүүлнэ. Бурхан таныг болзолгүйгээр төгс хайрлсан гэдгийг та нар мэдээсэй гэж би үнэхээр хүсэж байна. Бурханы хайраас таныг салгаж чадах зүйл юу ч байхгүй. Та өнгөрсөндөө юу хийсэн хамаагүй. Бурхан танд хайртай. Та ямар аминчхан байсан хамаагүй. Та ямар хорон муу гэмтэн байсан хамаагүй. Бурхан танд хайртай хэвээрээ. Христтэй харилцах харилцаагаар дамжуулан та бүрэн төгс уучлагдсан. Энэ харилцаагаар дамжуулан өнгөрсөн таныг хүлж байсан хүлээснээс та бүр мөсөн чөлөөлөгдсөн. Тэр хин нэг онцгойлон үздэггүй. Түүнд бүх хүн онцгой. Түүний нүдний цэцгий гэж Библи хэлсэн. Та Христ дотор хэн бэ гэдгээ ойлгож эхэлсэн тэр үед та үнэхээр баяр хөөртэй байх болно. Бид түүний дотор бүрэн гүйцэд болгогдсон. Бид түүний дотор төгс болгогдсон. Бид түүний дотор зөвтгөгдсөн. Бид түүний дотор ариусгагдсан. Түүгээр дамжуулан бид хийх ёстой бүх зүйлийг хийж чадах болно. Би та нарыг энэ талаарх ишлэл бүр дээр аваачихын тулд эдгээрийн талаар та нарт дахин хэлж байна. Энэ бүгдийг болоод та бол гайхамшигтай нэгэн гэдгийг танд мэдүүлэхийн тулд би өнөө орой хамгийн сайнаараа ажиллаж байна. Хэдийгээр танд алдаа зөрчил байгаа ч гэсэн, надад ч гэсэн буруу зүйл байгаа ч гэсэн, саяхнаас эхэлж би барьж тунхаглаж байгаа нэг зүйлийг би танарт хэлье. Би үнд үнэхээр их дуртай. Сул дорой байдал болон хорон муу байдал хоёр их ялгаатай. Жишээлх юм бол би сул дорой байгаанд би хорон муу гэсэн үг биш. Хэрвээ та дахин төрсөн бол та сул дорой байж болно. Харин та хорон муу биш. Хэрв та өнөө орой энд байгаа бол та хорон муу нэгэн биш юм. Хорон муу хүн энд хурч ирдгүй юм. Тийм учраас би та нарыг энэ зүйлийг их сайн ойлгож аваасаа гэж хүсэж байна. Хорон муу сул дорой хоёр их ялгаатай. Та энэ талаар өмнө нь мэддгүй байсан бол Библи ингэж хэлж байна. Эзний хүч чадал бидний сул дорой байдлыг төгс болгодог. Үнэн дээр бол түүний хүч чадал сул дорой байдлаар дамжиж байж тэр өөрийнхөө хүч чадлыг харуулдаг. Хүмүүс чамайг хараад чиний өөрчлөлийг харахтаа энэ бол үнэхээр Бурханаас ирсэн байна гэдгийг харлаа. Бурхан чамаар дамжуулан ажиллаж байгааг харахтаа энэ бүхэн Бурханы ажил юм байна гэж харлаа. Учир нь би чамайг мэдэн шүү дээ гэж хэлэх болно. Бурхан энэ дэлхийн мунхаг сул доройг сонгож авсан нь мэрэгдийг ичээхийн тулд юм. Өөрийн бодлоодоор та тасварлсан дотоод тулаандаа ялгаад Joyce Meyer-ийн оюун ухаан тулалдааны талбар тохимол ном танд тусална. Хэрвээ та энэ номыг бэлэг болгон авахыг хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдорой. Тэгэхээр бусад хүн таны талаар юу гэж хэлэх хамаагүй. Тэрч бүхэл та өөрийнхөө талаар юу гэж бодох нь хамаагүй. Харин Бурхан танд юу гэж хэлсэнд л итгэж эхлэесэй гэж би таныг урамшуулмаар байна. Бурханы үг бүх зүйлийг ялдаг гэдгийг та мэднэ үсттэй. Түүний үг бол үнэн. Бид үннийг хэрхэн ярихад суралцах хэрэгтэй. Яагаад гэвэл үнэн бол баримт болох ёстой. Би та нарт гэрийн даалгавар өгмөр байна. Цаас аваад та энийг цаг гарган сууж хийгээрэй. Өөрийнхөө давуу талыг жагсаан бич. Ямар зүйлсээр сайн, ямар зүйлсээр тийм сайн биш вэ? Бүх зүйлээ бичээрэй. Тэгээ Бурхан таныг ямар зорилгын төлөө бүтээснийг олж мэдээд талархаж залбираарай. Тэр танд өгсөн сайн давуу талуудыг та ашиглах тусам Бурханы танд өгсөн зорилгыг та биелүүлэх болно. Өөрийнхөө алдаа дутагдал дээр төвлөрөхөө болж ямар олон сайн зүйлийг Бурхан танд өгснийг харж эхэлцгээе. Та бол үзэсгэлэнтэй, гайхалтай, Бурхан танд хайртай. Танд зориулсан гайхамшигт төлөвлөгөө түүнд байгаа.